40 цагийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 95 жилийн түүхэн ойд зориулан бүтээв. Төр амгалан бол түмэн олон амгалан. Төр нийгмийн аюулгүй байдлын манаанд 95 жил найдварлан зогсож байгаа үе үеийн алба хаагч нартаа зориулав. Төрийн төлөө. Их түүхийн эхлэл. Альва улс оронд төрд ёс үүсэн бий болсон үеэс хууль цаазыг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй байдаг. Монголын өн эрдэнэ улс манай эртний өмнөх 4-р зууны үед оршин тогтнож байсан Хүннү, Сүмб, Нярун, Монгол угсааны бус Түрэг, Уйгур, Кедан улсын үед захиргааны шинжтэй хууль цааз гаргаж зарга залхааг шийдэх зэргээр ял шийтгэл оногдуулах, эрх бүхий субъект бий болгож ял шийтгэлийг хэрхэн эдлүүлэх тухай зааж байсан тухай түүхэн баримтуудад дурдсан байдаг. Хүннү нарын үүсгэн байгуулсан анхны төр нь тухайн үеийн нийгмийн зохион байгуулалтын хуульчилсан илэрхийлэл байсан учраас Монгол улсад эрүүгийн ял шийтгэл эдлүүлэх эрх зүйн зохицуулалтын их сурвалжийг Хүннү улсын хууль цаазаар эхлэл тавьсан гэж үздэг. Богд хаант Монгол улсад анхлан байгуулагдсан төрийн яамдын нэг нь шүүн таслах эргийн бүгд захиран шийтгэгч яам байсан бөгөөд энэ яамны бүтэц үйл ажиллагааны чиглэлд хэрэгтэн ардыг хорж, цагдах, ялыг нь эдлүүлэх, тэдэнтэй холбогдсон бүртгэл дансыг хөтлөх ажил хийгдэж байсан тухай түүхэн их сурвалжуудад өгүүлсэн байдаг. Энэ үед ардын засаг төрийг үүсгэн байгуулагчдын нэг Жанжин Сүхбаатарын аав цагаан дээлтэд дамдин Батхүн хэмээх улсын төв шоронд хуйгаар ажиллаж байсан тухай түүхэн тэмдэглэгдэн үлджээ. Орчин цагийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь ардын хувьсгалтай нас чадсуу 1921 онд шүүх яамны дэргэд Гяндан салаа байгуулсан цагаас өнөөдөр хүртэл 95 жил болжээ. Засгийн газрын 1923 оны 9-р сарын 14-ний өдрийн 13 дугаар хурлаар улсын төв Гяндангийн шинэ барилгыг бариулах тухай хэлэлцээд зардалд зориулан 7500 лам мөнгө гаргах, барих ажлыг шүүх яамд хариуцуулахаар зааж байжээ. Засгийн газрын 1936 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн элтгэх хуудасны эхний хэсэгт Гяндангийн талаар төрөөс авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа түүний үр дүнг тэмдэглэн бичсэн байна. Альва хэрэгтэй ялтныг сурган гэгэрүүлэх, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, эмч ажилуулах, ажилтнуудыг цэргийн зохион байгуулалтанд оруулах, гутал ба ойдол, гар урлал, мужаан, дархан, газар тариалан эрхлэх зэрэг 13 нэр төрлийн үйлдвэрлэл эрхэлж 265,184 төгрөгийн ашигтай ажиллаж 1936 оны эхний хагас жилийн төлөвлөгөөг 108%-аар давуулан биелүүлсэн тухай болон зөвхөн 1934-өөс 1936 онд сурч гэгэрэн багшилж чадах болсон 50, уншиж бичиж чаддаг болсон 276 ялтан байгааг дурдсанаас гадна цэргийн яамны ба дотоод явдлын яамны хорих газруудыг дотоод явдлын яамд нэгтгэж төв засан сайжруулах газар хэмээн нэрлэх болжээ. Улс их орны өмнө тулгарсан нийгмийн амьдралыг өөрчлөн, шинчилж, хөгжүүлэх, тусгаар тогтнолоо батлан хамгаалах зэрэг цаг үеийн шаардлагын улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь дотоод явдлын яам, нийгмийг аюулаас хамгаалах яам, хууль зүйн яамд харьяалагдаж, улсын төв засан сайжруулах газар, засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагерууд ба хорих ангуудыг удирдах газар, засан хүмүүжүүлэх ерөнхий хэлтэс, засан хүмүүжүүлэх байгууллага, засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллага, хорих байгууллагуудыг удирдах газар, шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэх зэргээр нэрлэгдэж иржээ. Мөн тус байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг зохицуулсан хууль тогтоомж 7 удаа шинжлэгдэж батлагдсан байна. Бүтээн байгуулалтын ажлуудаас дурдвал засгийн газрын барилга, одоогийн боловсролын их сургууль, 1-р дунд сургууль, 5-р дунд сургууль, Гяндангийн барилга, сүүлд арьс өнгөний больниц байсан зэрэг олон зуун барилгуудыг барьж улсад чанарын сайнаас онц үнэлгээтэй хүлээлгэн өгч байлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүх 95 жилийн ааг тохиолдуулж нийт бие бүрэлдэхүүн, нийт хамт олон ахмад үеийнхэн үе үеийн удирдлагуудад айн марийн мэдлэгээ дэвшүүлж эрүүлийн сайн сайхан мөхнийг хүсэн өрөөж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Монгол улсын үндсэн хууль,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг, Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тус байгууллагын хариуцсан гүйцэтгээр тусгагдсан зорилт, дээд байгууллагын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, албан хаагчдын сахилга хариуцлага, ур чадвар, ёс зүйг дээшлүүлэх, байгууллагын эрх зүйн зохицуултыг боловсронгуй болгох, үйл ажиллагааны төлөвлөгөөг чанартай биелүүлэхэд анхааран ажиллаж байна. За бид бол сая энэ түүх 95 жилийн өмнө шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын хуулийг 8 дахь удаа хийх өөрчлөлтийг шинжилсэн арилгыг хийж дуусгаж их хурлаар батлууллаа. Өнөөдрийнхөө энэ хуулиараа биднес алба хаагчдынхаа нийгмийн асуудал, нийгмийн баталгаа, улс төрийн баталгаа, эдийн засгийн баталгааг төлхөө оруулж өгснөөр энэ хуулийн ач холбогдол оршиж байна. Ерөөсөө энэ шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад ажиллаж байгаа алба хаагч ямар их эдлэх ёстой, ямар үүрэг хүлээх ёстой, энэ бүх асуудлуудыг энэ хуулиндаа зохицуулж өглөө. За үүнээс гадна бол биднээс бас дэлхийн жишээ болсон энэ хорих байгууллагыг дэлхийд бол нээлттэй хаалттай тогтолцоонд шилжүүлсэн байна. За энэ хуулиараа бас Монгол Улсын хорих байгууллагыг нээлттэй хаалттай тогтолцоонд шилжүүлэх үндсийг тавилаа. За дэлхийн нийтээр иргэний шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа хувьд шилжээд байна. За энэний их үндэс болгож бас тодорхой хэсгийг иргэний шийдвэрийн тодорхой хэсгийг бид хувийн хвшлийн байгууллагуудаар биелүүлэхээр ингэж хуульчилж өглөө. Ингэснээр бол энэ хуулиудын гол онцлог зарчмууд ингэж харагдаж байгаамаа. Тогтоол гүйцэтгэх газар нь баримтлах хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг тогтоол гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулах, цагдан хорих тухай шүүгчийн шийдвэрийг гүйцэтгэн мэргэжлийн удирдлагаар өдөр тутам хангах, ялтны аюулгүй байдлыг хангаж, тэдний дунд хууль ёс, дэг журам сахиулах, ялтнаас нийгэм иргэдэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, хүмүүжлийн нөлөө үзүүлэх, тэднийг албадан хөдөлмөрлүүлж, эрхэлсэн үйлдвэрийн чиглэлээр мэргэжлийн дадлага олгох, гим хорын хохирол төлбөрийг хөдөлмөрийн хөлснөөс нь суудхан барагдуулах үндсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Харуул хамгаалтын чиглэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийн 118 дугаар зүйлийг баримтлан ялтны дундаас үйлдэж болзошгүй гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тусгаарлах бус байгуулан анх удаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг давтан гэмт хэрэг үйлдсэн ялтнаас тусад нь ял эдлүүлж байна. Ялтныг нэг загварын хувцаар хангаж эхэлснээр бусдаас ялгарах, хоорондоо өрсөлдөх хандлагыг арилгаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж байна. Шуурхай удирдлага, хяналтын төв байгуулснаар хорих ангиуд шийдвэр гүйцэтгэх албадын харуул хамгаалтын үйл ажиллагааг өдөр тутмын шуурхай удирдлагаар хангах бололцоотой болж, алба хаагчдын үүрэг гүйцэтгэлд хариуцлага, албан үүргээ ухамсарлах байдал, дадлага, чадвар ихээхэн хэмжээгээр дээшиллээ. Гүйцэтгэх ажлын чиглэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гүйцэтгэх алба үүсэн байгуулагдсны 75 жилийн ойг 2012 оны 12 дугаар сарын 13-наас 14-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн. Ойн хүрээнд дурсгалын тэмдэг, гарын авлага гаргаж эрдэм шинжилгээний баг хурал, гүйцэтгэх ажилтнуудын 3 үеийн уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагаатай байгууллагуудын зочид төлөөлөгч нарт хүндэтгэл үзүүлсэн юм. Нэгдсэн тоо бүртгэлийн чиглэлээр шинжилгээний засгийн газрын мөрийн хөтөлбөр, хууль зүйн яамнаас төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан бий болох төсөл хэрэгжүүлэн интерактив компани мэдээллийн технологийн хэлтэс тоо бүртгэлийн тасаг хамтран боловсруулж нийт 20 ханги шийдвэр гүйцэтгэх албад хоригдохсдын бүртгэлийн системд бүрэн шилжсэн. Хоригдохсдын мэдээллийн нэгдсэн сан бий болсноор хууль хяналтын бусад байгууллагын цахим системтэй холбогдсон ажиллах нөхцөл бий болно. Нийгэм сэтгэл зүйн чиглэлээр 820 хангийн 163 албан хаагч 376 ял эдлэгчдийг бясалгалын сургалтанд хамруулсан. 20 хангаас суллагдсан өөрийн гисэн гэр оронгүй иргэдэд нийгмийн халамжийн сангаас олгох амжиргааг дэмжих мөнгөн тусламжид хамрагдах нийт 45 иргэний хүсэлтийг уламжлан шийдвэрлүүллээ. Мөн ялтны боловсролын түвшинг дээшлүүлэх зорилгоор бичиг үсгийн боловсрол олгох, ерөнхий боловсролын сургалтанд хамруулах, ихтэй сургуульд үргэлжлүүлэн сурах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор сургалтын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын олон жилийнхаа түүхэнд ингээд аваад үзэхэд бол анх байгуулагдаад явж байснаас хойш ингээд үзэхэд за нэг хэсэг бол одоо нөхөн байшин гэж ярих землянк гэж ярьдаг тийм байшинд амьдардаг байсан хоригдлууд чинь. Хоригдлууд байтугай алба хаагчдын тийм байшинд амьдардаг байлаа. Уулын мод бэлтгүүлж байсан ангийн алба хаагчд гэрээрээ тийм
землянкын дотор амьдардаг байлаа хоригдлтойгоо адилхан. Тийм цаг үе байсан. Одоо жишээ нь Баатар хурандаа гээд мундаг дарга байсан. Дараа нь Содон генерал бол бас мундаг дарга байсан. 13 жилийн байгууллагын удирдагч улсууд. Айл аль миний түрүүний яриад байдаг тэр землянкнаас хорих байгууллагыг дээш нь гаргаж ирж байшинд оруулж ингэж энэ хоригдлуудынхаа нөхцөлийг бол шийдэжсэн. Тэрний дараагийн дарга нарыг ингээд аваад үзэхэд улс орон байтугай дэлхийн нийт эдийн засгийн гүнзгий хямралд ороод улс орон маань өөрөө их хүнд улсын лангуунууд хоосроод хоригдл байтугай энгийн ард иргэд идэж уух юм нь олдохгүй хомсуулаад картанд ороод байж их үед бол манай систем чинэд бас нэрвэгдэж бас хүнд үеийг бол гэтлэн давхад тухай чойндоо хурандаа дэндүү хурандаа ихээхэн зүтгэл гаргаж энийг давж исэн. За тэрний дараагаар гарамжил генерал гэхэд л өөрийнхөө хэмжээнд бас энэ өлсгөлэн байдлыг таслан зогсоохын тулд өөрийн аргаар өөр тэрч байтугай барааш хүртэл эсгэж өгч байсан юм түүх байдаг. Өлсгөлөнтэй тэмцэж байхад юун тэр ахуй нөхцөл хашаа хороо тэрнтэй чин анхаарах боломжгүй байсан. Тэгтэл оргодл маш ихээр гарцсан байх жишээтэй. За нэг жилдээ 300-400 хүн өлсгөлэн элдв өвчнөөр нас бардаг байлаа. Жилдээ мөн төдий тооны оргодл чирэгэл гарчдаг байлаа. За энийг бол ингээд бас л дараагийнхаа шатнд тодорхой арга хэмжээнүүд аваад хашаа хороог эхний ээлжинд бас бид нар чинь хамтарч байгаа шургаагаар солиод тэгээд дараагийн ээлжинд бас энэ бетон блок хашаанууд бариад энэ юмнуудыг үе үеийн дарга нар хүчин зүтгэж хийж байгаа. Тэр өнөөдрийн дарга нар ч их олон орон сууцнуудыг барьсан байна. За баг 3 хотгонтой шинээр нэмэгдэж барьсан. За зөвхөн хоригдл гэхгүйгээр ажилтаа албаагчдынхаа нэг хэсэг бол хувцс формыг хангаж чаддаг байлаа шүү дээ. Тэгээд хувцс формыг жигдэлж өгч байна. Өнөөдөр ажилчаа албаагчдынхаа хувцс формыг одоо гутлын гэхэд энд өөрсдөө хийдэг болсон байна. Хувцсыг ноёж байгаа гэсэн. Энэ бол туйлын урагшаа явсан зүйл. Одоо энэ өнөөдөр яг энэ миний үзэж байгаа зүйл бол өвсрэлт байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт ажилтаа албаа хаагчид, генерал, офицер, ахлагч нар энэ байгууллагын түүхийг бүтээлцэж байсан үеийн ахмад буурлууд нийт хүмүүстэй түүхт 95 жилийн баярын төвшүүлье. Би энэ байгууллагыг 2010-аас 13 оны хооронд толгойлж ажиллах хувьд тохиосон. Энэ байгууллагт ажиллахдаа энэ байгууллагын хөдөлмөрч хамт олонны дунд орж эх орныхоо бүтээн байгуулалтанд болон энэ байгууллагын ажилтаа албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх, хүмүүжигч нарыг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх, ажилласан хөдөлмөрт нь цалин олгох, алба хаагчдын цалингийн зэрэглэлийг шатараал нэмэгдүүлэх ийм бодиттой ажлуудыг хийж байсан. Энэ байгууллагын алба хаагчид нь амьдралдаа алдсан олон хүмүүсийг амьдралын зөв замд оруулах, цаашид ялаа идлээд гарсны дараа эх орныхоо бүтээн байгуулалтанд бас ажиллахад нь бодиттой хувь нэмэр оруулсан ийм ач тустай байгууллага гэж ойлгож байгаа. Ингээд түүхт 95 жилийнх нь хойд тохиолдуулан энэ байгууллагын үе үеийн ахмадууд одоо ажиллаж байгаа нийт хүмүүстэй баярын мэнд төвшүүлж амьдралд нь наз жаргал хороогийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх газар нь аймаг нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг өдөр тутмын нэгдсэн удирдлагаар хангаж улсын хэмжээний тоо бүртгэлийг хөтлөх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гарсан өргөдөл гомдлыг шийдвэрлэх үндсэн үүрэгтэй мэрэгжлийн удирдлагын тасаг, хорхоос өөр төрлийн ял идлүүлэх тасаг, мэдээлэл авалгаа дүн шинжилгээний тасаг, орон нутаг дахь шийдвэр гүйцэтгэх алба, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, банк, хадгаламж зээлийн төлбөр барагдуулах ажлын алба гэсэн бүтцтэйгээр шүүхийн шийдвэрийг үндэслэн иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад учирсан хохирол төлбөрийг барагдуулах ажиллагааг эрхлэн гүйцэтгэж байна. Шийдвэр гүйцэтгэлийн бүртгэлийн системийн чиглэлээр
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийн 133-ийн 3-ын 4-р зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор шийдвэр гүйцэтгэх байгууллагад гүйцэтгэх баримт бичгийн бүртгэл хяналтын системийг бий болгох, нэгдсэн цахим санг боловсронгүй болгох зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр эрх зүйн салбарын үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, шийдвэр гүйцэтгэх газар, аймаг, нийслэл, банк, хадгалам, зээлийн хоршоотын төлбөр барагдуулах ажлын албан зэрэг 32 нэгжийг өндөр хурлын шилэн кабелд холбосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай зохион байгуулах, механик ажиллагааг багасгах зорилгоор шийдвэр гүйцэтгэх байгууллагыг нэгдсэн сүлжээнд холбох ажлын хүрээнд зам тээврийн яамтай шилэн кабелаар холбогдож, тээврийн хэрэгслийн лавлгаа, шилжилт хөдөлгөөн хийх эрхийг төдөлзүүлэх, сэргээх ажиллагааг шийдвэр гүйцэтгэх газраас шууд хэрэгжүүлэн ажиллаж байна. Захиргааны удирдлагын газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын боловсон хүчний бодлого боловсруулах, албан хаагчдыг сургаж бэлтгэх, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг авах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, цахилгын шийтгэл оногдуулах, цэргийн цол олгох, хураан авах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлж дотоод гадаадын байгууллагатай харилцах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна. Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын тасаг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын стратеги болон хэдийн төлөвийг тодорхойлж, тухайн онд хэрэгжүүлэх зорилт, баримтлах бодлого чиглэлийг боловсруулан хэрэгжилтийг зохион байгуулах. Стратеги төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний төв нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагыг улсын хэмжээнд нэгдсэн мэдээллээр шуурхай хангах, 20 анги шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагаанд дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Хууль олон нийтэд харилцах тасаг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан танилцуулж, төрийн үйлчилгээний ил тод байдлын зарчмыг хангах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагаас гаргаж буй тушаал шийдвэрийн үндслийг хянаж, хууль хяналтын байгууллагад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг төлөөлөн оролцохоос гадна шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын гадаад харилцааг хөгжүүлэх, гадаад орнуудын ижил чиг үүрэг бүхий байгууллагуудтай туршлага солилцох, харилцан хамтран арга хэмжээ зохион байгуулах, бие бүрэлдэхүүнээ сурган бэлтгэх зорилгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын гадаад харилцааны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Хүний нөөцийн тасаг нь тус ерөнхий газрын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагадах хүний нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх, сонгон шалгаруулах, бэлэн байгаа хүний нөөцийг үнэлэх, ирээдүйн хэрэгцээг тодорхойлох, түүнд хүрэхэд учирч болох эрсдлийг тооцоолж, бодлого боловсруулах, гүйцэтгэл суурилсан бүтээлч байдал, чадварлаг, тогтвор суурьшилтай хүний нөөц бий болгох, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн эдвэг санаачлагыг дэмжих, албан хаагчдын авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэхэд чиглэгдэж байна. Санхүү үйлдвэр хөрөнгө оруулалтын газар нь төсвийн шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Тус газар нь байгууллагын материаллык бааз суурийг бэхжүүлэх, дотоод орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ялтныг ажлын байраар хангах, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, ажиллах нөхцөлийг сайжруулах, 20 анги болон цагдаа хорих байруудыг орчин үеийн стандартад нийцүүлэн шинээр барьж байгуулахад ихээхэн анхаарч иржээ. Тухайлбал албан хаагчдын цалингийн хэмжээг бусад төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудын жишигт хүргэн тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийслэлд 520, орон нутагт 206 айлын орон сууцыг ашиглалтанд оруулж, ялтнуудын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор 17-20 ангийн ялтны байр, нэг цонхны үйлчилгээ бүхий 9 цагдаа хорих байрыг шинээр барьж, Авдрант дахь 403 дугаар ангид чулууны үйлдвэр, 407 дугаар ангид ойдол зөөлөн ойдлын үйлдвэр буюу хувцсны үйлдвэр, 409 дугаар ангид гутлын үйлдвэр, 439 дугаар ангид замаскны үйлдвэр, шохон чулууны орд, хэрэмт цамхаг улсын төсөвт үйлдвэрийн газарт хөнгөн блок, нүхтэй блок болон вакуум цон хаалга хаалтны үйлдвэр, Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд улаан тоосхны үйлдвэр, Дархан уул аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд эсхий эдлийн үйлдвэр, Багнуур, Хинтээ аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд тоосхны үйлдвэрийг тус шинээр барих буюу өргөдгөн байгуулж, зүүн хараа, Дарт, Багнуур зэрэг 16 албан нэгжид
төмөс хүнсний ногоо тариалах, талах нарийн бов, бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэх зэрэг олон төрлийн үйлдвэрлэлийг эрхэлж, ялдан хоригдогчдыг хөдөлмөрөөр ханган тэдэнд цалин хөлс олгох замаар иргэд байгууллагад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөвлөж байна. Аюулгүй байдал тусгай ажиллагааны газар 2015 оны 1-р сард хууль зүйн сайдын А18 дугаараас тушаалаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлагдсан аюулгүй байдлыг хангах бие даасан нэгж болох аюулгүй байдал тусгай ажиллагааны газрыг байгуулсан. Тус газар нь тусгай ажиллагааны төв аюулгүй байдлын тасаг гэсэн үндсэн 2 нэгжтэйгээр ажиллаж байна. Аюулгүй байдал тусгай ажиллагааны газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд албан хаагч тэдний гэр бүлийн гишүүд байгууллагын аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулж хэрэгжилтэнд хяналт тавих, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа, хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, цагдан хорих, баримтлах байранд хямралт нөхцөл байдал бий болсон үед удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч аюулгүй байдлыг хангах тусгай ажиллагаа хэрэгжүүлэх стратегийн үндсэн чиг үүрэгтэй. Мэдээллийн технологийн хэлтсэн байгууллагын үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх, боловсронгүй болгох, мэдээллийн сан үүсгэх, нэгдсэн сүлжээнд холбох, холбоо тэл хяналтын дэвшилтэд шинэ системийг судалж нэвтрүүлэх, бодлогыг төлөвлөх, ашиглагдаж байгаа мэдээллийн технологи, холбоо, сүлжээний техник хэрэгслийн засвар үйлчилгээг хийж хэвийн найдвартай ажиллагааг хангах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Цахим засаг үндэсний хөтөлбөрийн хүрээнд програм хангамж нэвтрүүлэх чиглэлээр тус хэлтсэн шийдвэрийн гүйцэтгэлийн програм, мэдээлэл солилцох дотоод удирдлагын програм, хоригдогчдын бүртгэлийн програм, цахим архивын програм зэрэг програм хангамжууд болон хорих анги, шийдвэр гүйцэтгэх албадад цахим хуудсыг хийж нэвтрүүлснээр мэдээллийн ил тод байдлыг хангах, цахим бүртгэл, хяналтын тогтолцоо бүрдүүлэх, албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдлын бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэх, архивын үйл ажиллагааг цахимжуулах, төрийн үйлчилгээг олон нийтэд шуурхай хүргэх, төрийн бусад байгууллагуудтай мэдээллийг шуурхай харилцан солилцох нөхцөл бололцоо бүрдэж байна. Хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийг мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох ажлын хүрээнд тус хэлтсэн 2011-с 2013 онд хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах төслийг төслийн багтаа хамтран хэрэгжүүлж, орон нутгийн 24 шийдвэр гүйцэтгэх албыг ерөнхий газартай шилэн кабелаар холбосон. 2014-өөс 2016 онд дотоод нөөц бололцоог ашиглан 17 хорих анги, 4 шийдвэр гүйцэтгэх хэсгийг нэгдсэн сүлжээ үүсгэн холбож, цахим мэдээлэл солилцох дэд бүтцийг байгуулад байна. Тус хэлтсээс байгууллагын үйл ажиллагаанд цахим дэвшилтэт технологиг нэвтрүүлэх, технологийн судалгаануудыг шат дараатайгаар төлөвлөн хийж нэвтрүүлж байна. Тухайлбал 2014 онд орон нутгийн 24 шийдвэр гүйцэтгэх алба, Улаанбаатар хотод нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, шийдвэр гүйцэтгэх газарт тус видео хурлын систем суурилуулснаар цахим хурал, сургалт зохион байгуулах боломжтой болсон. 2013 онд харуул хамгаалалтын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгслийг олон улсын жишигт хүргэх, нэгдсэн стандартыг нэвтрүүлэхээр цагдан хорих 461-р ангийн А1 жижүүрт зарлан мэдээлэх систем, галын тохиолол, электрон цоож, тоон системийн телекамер бүхий цагдан хорих байрны жишиг загварыг байгуулж тоноглосноор цаашид шинээр ашиглалтанд орж байгаа хорих, цагдан хорих байруудыг тоноглох техник хэрэгсэлд стандарт тогтоож өгсөн. Алба хаагчдын сургалт дадлагын чиглэлээр альва байгууллагын хөгжлийн үндэс бол өндөр мэдлэгтэй хүний нөөцтэй байх явдал бөгөөд стратегийн зорилт, чиг үүргийг бүрэн ханган биелүүлэх чадвар бүхий ажилтан бэлтгэснээр төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд чанартай төргийн шуурхай хүрэхэд чухал ач холбогдолтой юм. 2016 оны байдлаар хууль сахиулахын их сургуулийн бакалаврын өдрийн ангид 112, 5 жилийн ичнээ ангид 108, 3 жилийн ичнээ ангид 67, магистрантурт 32, удирдлагын академид шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн стратеги тактик удирдлага мэргэжлэр 4, докторантурт 7, дотоодын ихтэйд сургуулийн бакалаврын сургалтанд нийт 31, магистрийн сургалтанд 29, докторийн сургалтанд 3, Оросын холбооны улсын ихтэйд сургуулийн бакалавр, ажинктур болон удирдлагын чиглэлээр 20,
Бүгд найрамдах Австрали улсын Вений их сургуулийн докторийн сургалтанд нэг алба хаагч тус суралцж байна. Бүгд найрамдах Өмнөд Судан, Сьерра Леон, Афганистан, Чад улсуудад нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 20 анги шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн 64 алба хаагч үүрэг гүйцэтгэж өндөрлөлттэй нөхцөлийг даван туулах, ажиллагаа зохион байгуулах өрн чадвартай болжээ. Монгол улсын засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 87 дугаар тогтоолоор дотоод хэргийн их сургуулийг хууль сахиулахын их сургууль болгон өөрчлөн зохион байгуулахад тус сургууль хууль зүйн сайдын 2012 оны 11-р сарын 13-ны өдрийн Б20 дугаар тушаалаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль нэрээр их сургуулийн бүтцийн үндсэн нэгж буюу бүрэлдэхүүн сургуулийн статустай болж өнөөгийн хэв маягаа олсон. Өнөөдөр тус сургууль нь харуул хамгаалтын, нийгмийн ажлын, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн гэсэн мэрэгшүүлэх 3 тэнхимтэй ба шүүхийн шийдвэр гүйцэтгэл хууль сахиулах ажил мэрэгжлэр өдөр ичнэ хэлбэрээр бакалавр, магистр, докторийн түвшний сургалтыг эрхлэн зохион байгуулж байна. Хяналт шалгалтыг хэлтсэн байгууллагын үйл ажиллагаанд төрөлдсөн хэсэгчилсэн болон гэнтийн шалгалт хийх 20 анги шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн үйл ажиллагаанд гарч буй зөрчил дутагдлыг арилгаж шалгалтын мөрөөр тодорхой ажил зохион байгуулах хэвийн үйл ажиллагаа хангах чиг үүрэгтэй. Жил энэ шийдвэр гүйцэтгэх байгууллага 95 жил болж байгаа. Энийг бас ингээд тохиолдуулсан бас чамгүй бас нэг ажил явуулсан одоо харагдаж байна. Энэ бол хэрэгтэй юм аа. Цааш хэрэгтэй юм гэж ойлгож байна. За ялтнуудын ял эдэлж байгаа нөхцөл байдал ясаа ингээд байранд ороод танилцуулаад үзлээ. Тэр нэг стандарт шалгалт бас л ингээд харьцуулж үзэж байгаа. Тэгээ бас л энэ боломжтой байна гэсэн би энэ дүнэлтийг бол хийж байна. Тэгээ энэ хойштол энийг тасалдгүй аваад явах ёстой. Бидний энэ хийгээд яриад бүтээгээд босгоод ингээд бий болгоод байгаа энэ зүйлүүд чинь ерөөсөө бас л гадаад улсын туршлага бол энд орцсон л явж байгаа. Тэ. Ялангуяа манай шүүхэн шийдвэр гүйцэтгэх газрынхан манай энэ хоёр байгууллагын нөхдүүд бас ингээд жил тутам гадаад руу яваад байна шүү дээ. Үдсэн харсан юм бас эндээ ингээд суулгах гэдэг энэ хуулинд бас энийг тусах гад бас нэлээд хийсэн шинэ хуулинд бол нэлээд орцсон явж байгаа шүү. Тэ. Тийм учраас бол олон улсын бас тийм туршлага бол энд бол орцсон л явж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2007 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А17 тоо тушаалаар сүлд биеийн тамир спортын хороо анх үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. Тэгэхээр сүлд биеийн тамир спорт хороо бол анх 2007 онд хууль зүйн яамны сайдын тушаалаар байгуулагдаад тэгээд олимпийн 8 оны олимпиад маш өндөр амжилт үзүүлсэн байдаг. Боксийн одоо олимпийн аврагтаа боксийн мөнгөн медальтаа ер нь бол тэгээд манай жуудогоор ч гэсэн дэлхийн анхны авраг төвсөн олон сайхан хөдөлмөрийн бааtruуд, гавьяатууд төвсөн ийм сайхан одоо спорт хороо байгуулагдаад одоо 2013 оны 4 сард одоо сайдын тушаалд татан бөхжээсэ. Дахиж одоо хууль зүйн сайд одоо дөрлөг жавын тушаалаар дахин одоо үүсгэн байгуулж одоо баг тамирчтай бүрдүүлж эхэлсэн. Тэрнээс хойш дахиж одоо манайхаас уулын спортын гавьяат одоо уулчин гавьяат төрлөө шүүхийн шийдвэрийн 95 жилийн өдөр зориулсан баярлалт маань амжилттай болсон. Баярлалаа. Татрын одоо бас гавьяат тамирчин байна. Олимпийн одоо 4 төрлөөр олимпийн эрх аваад байна. Олон улсын хэмжээний мастер бол 10 гаруй. Үндэсний одоо сүрийн мэрэгэнтэй спортын мастер таа гэдэг одоо энэ жил ихтэл 2 сайхан харцаг төрлөө. Тэгэхээр манай байгууллага 95 жилийн тохиолдуулаад бас байгууллагынхаа дунд 2 дугаар их наадам зохион байгуулж 10 төрлөөр амжилттай сайхан явагдлаа. 14 дугаар их наадам Монгол улсын одоо баг олимп гэдэг. Энд бол манайхаас тодорхой хэмжээгээр одоо сайхан оролцож чатраар багаараа авраг боллоо. Монгол улсын төрийн далбааны өдрийг энэ жил 8 дахь удаага тэмдэглэж байна. Энэ өдрөөр эх орон ард түмнийхээ төлөө тангар өргөсөн алба хаагчдын сүр жавхланд цэргийн ёслолын жагсаал болдог уламжлалтай. Монгол цэргийн сүлд хиймэр цог золбоог харуулсан энэхүү цэргийн ёслол хүндэтгэлийн жагсаал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид жил бүр амжилттай оролцож байгууллагынхаа нэрийг өндөрт өргөж байгаа билээ. Монгол улсад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэн байгуулагдсны 95 жилийн ойн баярыг тохиолдуулан
хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төрийн нэрийн өмнөөс гаргасан иргэний болон эрүүгийн хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, хүний эрх чөлөөг хамгаалах, нийгэм иргэдийн аюулгүй байдлыг хангах, хууль ёсыг сахиулах болон улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын үйлсэд оруулсан түүхэн хувь нэмрийг өндөрөөр үнэлэн Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг Сергей Гавьяаны улаан тугийн одоогоор шагналаа.